Hello guys. За өнөөдөр хэдүүлээ би ингээд аягүй сонирхолтой бичлэг хийхээр төлөвлөж байгаа. Тэгэд өнөөдөр хэдүүлээ 2026 оны төлөвлөгөөгөө ер нь л ингээд гаргаад дууссан шүү дээ. Тэгээд тэрнээс өмнө ягаад төлөвлөгөө тийм чухал юм бэ? Ягаад бид нар төлөвлөх ёстой гэдэг асуултыг жоохон юм онлын үндстэй логиктэй тайлбарлах гэж хичээлээ. Тэгээд тийм видео хийх чинь тэгээд энэ видео хэрэгтэй ах уу. За эхлээд бид нар ягаад төлөвлөгөө чухал юм бэ? Бид нар ягаад төлөвлөх ёстой юм бэ? Тэгэхээр нэгдүгээр бид нар ингээд өдөр болгоныхаа амьдралдаа сонголт хийдэг. Сонголт хийдэг. Тэр сонголтыг яаж хийдэг вэ гэхээр бид нэр одоо юу сонгох вэ гэдэг дээр ингээд шийдвэр гаргаж хийдэг шүү дээ. Тэрийг бид нэр decision problem гэж нэрлэдэг. Тухайн мэдээлэл тодорхой болон тодорхой бус байдал дээр тулгуурлаж хүн шийдвэр гаргадаг. Эдийн засгийн онол дээр болохоор үнийг юу гэж тодорхойлдог вэ гэхээр хүн одоо ямар нэгэн шийдвэрийг гаргахдаа тэг тодорхой нөхцөл байнгын тодорхой нөхцөл шийдвэр гаргадаг. Жишээлбэл бүрэн мэдээлэлтэй байдаг. Тэг тухайн мэдээлэл логикtis дараалттай байдаг. Тэгэд мөн үр дүнг таамаглаж болох үз байдаг. Өөрөөр хэлбэл бид нар одоо тухайн мэдээлэлээс ямар outcome гарч болох вэ гэдгийг тооцож болох хэмжээний ийм мэдээллүүдийг агуулж иж хүн ингээд тодорхой төвшөнд ингээд шийдвэр гаргадаг гэж үздэг. Гэхдээ бодит амьдрал дээр хизээж одоо бид нар тодорхой байдал дээр тийм ингээд логик дараалал шалгаад ингээд шийдвэр гаргадаггүй байхгүй. Тэгэд яагаад нэгдүгээр бодит амьдрал дээр хүмүүс ингээд тодорхой бус нөхцөл байдалд ингээд шийдвэрүүдийг гаргадаг вэ гэхээр нэг эдийн засгаар ингээд тайлбарлах юм бол мэдээж бид нар одоо ирээдүйд ямар хитэн төгрөгийн орлоготой байхаа мэдгүй ч юм уу тийм эсвэл үн буурах юм уу өсөх юм уу гэдгийг мэдгүй эрсдэл хэр байхыг тодорхойлж чадахгүй байхыг бид нар ингээд тодорхойгүй бас байдал гэж хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ одоо энэ тодорхойгүй байдлыг бид нар ингээд тодорхой болгож болно. Судлах юм бол ихэнх хүмүүс болохоор тодорхой бус байдал дээр тулгуурлаад ийм санамсаргүйгээр шийдвэрийг гаргадаг чинь өөрөөр хэлбэл random шийдвэр гаргадаг гэсэн үг шүү дээ. За нэг ингэчээ, за нэг ингэ хийчихэд байгаа гэл тийм санамсаргүйгээр шийдвэрүүд гаргадаг. Энэ санамсаргүй шийдвэр гаргалт нь дээрэс нь тодорхой бус мэдээлэлд ингээд санамсаргүй байдлаар шийдвэр гаргах нь өөрөө эргээд ингээд маш их энерги зарцуулдаг. Яагаад маш их энерги зарцуулдаг вэ гэхээр нэгдүгээрт одоо тухайн мэдээлэл тодорхой бус байгаа учраас таамаглах боломжгүй. Эрсдлийг ямар эрсдэл байгаа нөгөөний бидний саяны ярьсан ямар эрсдэл байгаа ямар орлоготой байх юм тий бидний нэг таамаглах боломжгүй учраас энэс энерги маш их зарцуулалт явагдана. Тэгээд энерги зарцуулалт явагдана гэдэг чинь одоо тархинд одоо нөгөөний стрессинг гормон кортизол нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Ер нь бол за даавар. За энийг ингээд дараа нэрээ. Тэгэнгүүт танд ингээд сүрэг сэтгэл хөдлөлүүд үүснэ. Өөрөөр хэлбэл та тухайн зүйлд ингээд бэлтгэлгүй байгаа учраас бэлдээгүй учраас нэгдүгürt айдас, түгшүүр, стресс гэх мэт сүрэг сэтгэл хөдлөлүүд үүснэ гэсэн үг. Тэгээд эцээцэст бид нар болохоор яагаад төлөвлөх гээд байгаа вэ гэхээр нэгдүгээр энэ мэдээллийг тодорхой болгох гээд байгаа. Өөрсдийнхөө талаарх мэдээллээ бүрэн тодорхой болгохын тулд одоо төлөвлөгөө хийж байгаа гэсэн үг. За одоо логик дизайн бутад энэ тодорхой байдал руу ороо хэвлээ. За тэнгууд ингээ бүрэн мэдээлэл хийж дээ. За мэдээлэл мэдээж бүрэн байх хэрэгтэй. Тэгээд өөрөөр хэлбэл бид нарын тодорхойгүй байдлаас хэрхэн тодорхой болгох хэрэгтэй юм бэ гэдэг рүү орох гээд байгаа байхгүй. Тэгээд таны одоо тухайн мэдээлэл чинь логик дис дараалтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл биднэрт ингээ асуудал тулгарч байгаа. Асуудлаа хэрхэн яаж ирэмблэхийн гэдэг тэр логик дис дарааллыг гаргаж тодорхой болгоно гэсэн үг. Тийм бол бид нар төлөвлөд байгаа гэсэн үг шүү дээ. Жишээлбэл одоо тий 1 2-оос баг, 2 бол мэдээж 3-аас баг. Тэгэхээр чинь 1-ийн тоо бол мэдээж 3-аас баг байх нь ойлгомжтой гэдэг юм логик байгаад байна шүү дээ. Тэгэхээр энд бид нар нэг асуудлыг ирэмблэн гэсэн үг тий. Би бол одоо нэн түрүүний асуудал бол би одоо тий ажилд орох чухал байна гэдэг юм уу тэр асуудлаа логик дис дараалтаагаар ирэмблж гаргана гэсэн үг байхгүй. Ингээд ирэхээр үр дүнг таамаглах боломжтой болдог. Жишээлбэл outcome. Тэр өөрөөр хэлбэл бид нар одоо жишээлбэл за би ингээд хичээл хийж байгаа. Хичээл хийхдээ би ямар шийдвэрийг гаргах вэ гэдэг юм нэг сонголт ирж байгаа. Тэгэхээр би хичээлээ хийхгүй юу гэдэг шийдвэр гарлаа. За мэдээж хичээлээ хийхгүй гэдгийг сонгож байгаа бол гарах үр дүн нь бол мэдээж те муу авна гэдэг юм тодорхой байгаа даа шүү дээ. Энэ нөхцөл байдлуудаас үсээд эсвэргээрээ би хичээлээ хийчих юм бол онц авна. Мэдээллийг бид нар яг ийм тодорхой болгох гэдэг байгаа байхгүй юу? Өөрсөндөө ойлгомжтой тодорхой болгохын тулд бид нар бүрэн мэдээлэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө юунд дуртай, одоо юу гэлөө сонирхдог, би яхаараа баярлаг гэдгийг бүгдийг ингээд мэдчихэж одоо нэг би юуны төлөө зорих вэ, би юуг төлөвлөх вэ гэдгийг ингээд гаргаж ирэх гэдэг байгаа байхгүй юу? За тэгмүүд за хэдүүлээ ингээд тодорхой бус байдлыг багасгаснаар ямар үр дүнгуудыг гаргаж болох юм бэ? Өөрөөр хэлбэл тодорхой байдлыг нэмэгдүүлснээр тэгмүүд хэдүүлээ болохоор ирээдүйг төсөөлөх боломж нэмэгдүүлнэ. Яагаад гэвэл бид нэр илүү мэдээлэл тодорхой болгож байгаа учраас бид нэр ирээдүйг төсөөлөд нь шүү дээ. Дээрэс нь гаргалт тогтмол төвшөнд байна. Тэгэхээр бид нэр энэ зорилгыг хангахын тулд өөрийнхөө зорилгыг өөртөө тодорхой болгохын тулд ер нь л төлөвлөд байгаа гэсэн үг. Тэгээ дээрэс нь энэ сүрэг сэтгэл хөдлөлүүд, айдас, түгшүүр, стресстэй тэгээд ийм тодорхойгүй байдлаа болоод тэгээд санамсаргүйгээр ингээд шийдвэр гаргахгүй тулд бид нар өнөө төлөвлөд байгаа гэсэн үг. За тэгмүүд ингээд дуусчингууд тухайн шийдвэрүүдийг бид нэр хамааралтай болон хамааралгүй гэж гаргадаг. За хамааралгүй шийдвэрүүд дээр юу ордог вэ гэхээр би өдрийн хоолндоо юу идэх вэ гэдэг шийдвэртэй та хин нэгнээс хамаарч гарахгүй та өөрөө л одоо ингээд шийдэж байгаа учраас энэ бол хамааралгүй гаргаж байгаа шийдвэр. Хамааралтай шийдвэрүүдэд юу ордог вэ гэхээр жишээл ямар ажилд орох вэ? Тэгээ тухайн үед бид нар бол орчин сонгож байгаа, хүмүүсийг сонгож байгаа. Тийм учраас энэ тухайн орчноос хүмүүсээс хамаарч шийдвэр гаргаж байгаа учраас энэ бол хамааралтай шийдвэр болчдөг. Гэхдээ сонирхолтой нь одоо Европын болон хөгжингүй орнуудад илүү бусдаас хамааралгүй энэ шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл одоо individual буюу хувь хүн дээр тулгуурлаж
одоо эцэг хийс хамаарахгүй, найз нөхдөс хамаарахгүй. Энэ хүн яагаад миний амьдралд ингэж оролцоод байгаа юм болов те? Би өөрийнхөө зүйл ингээ сайн мэдчих чи яагаад энэ хүн яагаад би хэлэхтэй гэж нэг заримдаа ингээд Европ хүмүүстэй ч юм уу нэг өөр орны хүмүүстэй ярангуут ойлгохгүй шүү дээ. Гэтэ Азууд хоорондоо хайгуу сайн ойлголцоод байдаг. Учир нь Азууд бол эсрэгээрээ эцэг эхээсээ маш их хамааралтай шийдвэрүүдийг гаргадаг. Өөрөөр хэлбэл эцэг их болон найз нөхдөсөө маш их хамааралтай шийдвэрүүдийг гаргадаг. Гэр бүлийнхэнтэйгээ маш их ойр байдаг учраас гаргаж байгаа шийдвэр үргэлж хамааралтай байдаг. Бүр ямар ажилд орох вэ гэдгийг ч гэсэн эцэг эхтэйгээ ярилцж байгаад ингээл шийдвэр гаргадаг ч юм уу те. Манай аав ээж тийм байсан учраас би энийг сонгосон. Ээж ийм байсан учраас ингэсэн гэдэг ч юм уу. За тэгэхээр ийм нэг юм байна. За тэгээд бидний ерөнхийдөө гол одоо энэ ярьсан юм а дүгнэх юм бол мэдээлэл одоо онол дээр бид нарыг бол мэдээллийг ингээд тодорхой байна гэж үзээд идэг. Гэхдээ бид нар дандаа тодорхой бус нөхцөл дээр өөрөөсөө ингээд шийдвэр гаргаад идэг. Тэднийг бид нарын тодорхой бусыг тодорхой болгохын тулд бидний төлөвлөгөөг хийгээд байгаа. Энэ төлөвлөгөөг хийгээд байгаа. Тэгээд энэ мэдээлэлээ тодорхой болгоод тэгээд ингээд зөв шийдвэр гаргаад зөв шийдвэрээсээ зөв сонголтуудыг хийгээд явна гэсэн үг. Тэнгүүд өнөөдрийн одоо таны хийж байгаа энэ сонголт чинь маргаашийн үр дүнг холбож байгаа, коннект хийж байгаа энэ хоорондын процесс юм аа. Тийм учраас бид нар төлөвлөх ёстой. Ерөнхийдөө нэг юмэрдэг байна. Ойлгосон гэж найдаж байна. Тэгээд сайн төлөвлөөрэй. Баяр таа.